Бид бүгдээрээ суралцагч. Шин бие, шин эрүүл мэнд, шин зоригтой эхлэл, үйлдэл, шин инхрийхэнд дүр төрх, шин зорилготой бизнес, шин карьер, амжилт, шин ухаалаг, найрсаг, дэвшилттэй хамт олон, шин эерэг, амжилттай найз нөхөд, энэ бүхэн сонирхолтой суралцсны үр дүнд эрдгийг санаарай. Бид бүгдээрээ ажиллаа хийхдээ ч суралцагч. Бид өглөө, өдөр, орой бүхий л өдрүүдийн цагтаа уралдаж суралцагч, сурагч. Надад цаг маш үн цэнтэй. Амьдралын бүхий л сайнтай муутайг суралцаж ойлгож байхдаа би хамгийн их аз жаргалыг дотроосоо мэдэрч баясдаг. Суралцах эрх чөлөө бид бүхэнд байдаг нь ямар их аз завшаан бэ? Огторгой дэлхийн ертөнц байгаль их, хүн төрлөخت нь, ан амьт нь яасан сонирхолтой юм? Бүхий л зүйлс яасан их уялдаа холбоотой уянгалаг юм? Хүн насан туршдаа суралцдаг гэдэг үг яасан үнэн үг юм? Бид амьд оршижил байгаа бол нас хамаарахгүйгээр бүхий л зүйлсийг судлаж суралцаж байх нь чухал. Суралцаж мэдлэг хоригдлуулах тусмаа хүний нас болон тархи улам залуужж байдгийг санаарай. Магад таны тархи зөнөх, мартах, санах өвчнөөс аврагдах боломжтой. Бид хүн болсон хувь тавиландаа баясаж, сурч боловсрч, хөгжин дэвшиж мэдлэгийг эрэлхийлээрэй. Магад бид суралцахдаа хойроглож байдаг бол хизээ нэг өдөр харамсах, халаглах үе заавал ирдэг гэдгийг сана. Харамсахгүй тулд жижиг зүйлээс ч сурч мэдэх нь чухал. Бич, хөтөл, унш, судал ганцхан сонсоод л байж болохгүй. Гар бас хөдлөж байвал таны тархи улам л хөгждөг гэдгийг битгий мартаарай. Өөртөө зориулж тэмдэглэл хөтлөөрэй. Үдсэн харсан, мэдэрсэн сонссноо итгэсэн бүхнээ үлдээгээрэй. Энэ бол суралцаж байгаагийн эхлэл гэдгийг санаарай. Өөртөө үргэлж итгээрэй. Бид бүгдээрээ үеийн үед шилтгэн гэдгээ санаарай. Хаяа чамд хүчгүй мэдрэмж төрвөл өөртөө зөөлөн хандаж сонсохыг хүссэн өгүүлэг, тууж, намтар, роман сонсож болно шүү дээ. Магад чи сэтгэлээр унсан бол тэр хизээч тийм том асуудал биш. Өөрөөсөө нэг асуугаад асуултын хариулт чамд заавал байгаа гэдгийг үргэлж сана. Бодолдоо эерэг бай. Хүсээгүй зүйлдээ тулгарсан ч битгий бууж өг. Харин ч эергээр хүлээн аваад болж өнгөрсөн бүхий л алдаагаа үлдээж, хайж, сурж, харин ч урагшаа, зоригтой урагшил. Бүх зүйлсийг хүлээн зөвшөөр. Бүхий л зүйлс чиний эсрэг байсан ч тэвч хүлээ талрах. Нэг л өдөр өөрчлөлт заавал ирдэг гэдгийг сана. Өөрийн чинь итгэл сэтгэлээс хамаарна. Бид бүгд хүн болохоор сэтгэл хөдлөлтөй, гомдно, гунин, гутран, шаналн, зовгон, уйлан, санаашран, атаархан, жүtöөрхөн, муу санана. Нэг бол маш их инээн, баясан, баярлан, догдлон, дэвхцэн, хайрлан, дурлан, шохоорхон. Энэ бүгд байх ёстой зан чанар. Төлөвч гэлээ хитрүүлж үл болно гэдгийг санах хэрэгтэй. Суралцагч хүн хизээч завтай байгаад байдаггүй. Ямар нэг байдлаар маш сайхан төлөвлөгөөтэй учраас тэр их л суралцаж байвал танд баяр хүргэе.
Та бол маш гайхалтай шилтгэн шүү. Танд амжилт хүсье.